Улсын хурлаас ажлын хэсэг гарч Архангай, Өвөрхангай, Баянгор, Орхон, Дунд Говь аймгийн ашигт малтмалын олборлолт нөхөн сэргэлтийн байдалд шалгалт хийжээ. Энэ шалгалтын дүнг өнөөдөр байгууллагын орчин хүн сэдвийн аж ахуйн байнгын орооны хурал дээр танилцууллаа. Ажлын хэсэг урт нартай хуулийн хэрэгжилтийг орон нутгийн төрийн бас байгууллагатай хамтарч шалгаснаар нөхөн сэргэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Биднийг бол Улаанбаатар хотоос гараад шалгалтаа хийхээр явхад тодорхой маршрутуудыг зааж өгсөн байсан. Маршрутуудын дагууд бол яг үндсэндээ бараг бэлтгэгдсэн байсан болов уу гэж би бол олж харсан л та. Манай хөдөлгөөнүүдийн зүгээс бол ийм газруудаар зөрчил байгаа учраас тэнд очиж үзээч гэсэн одоо ийм мэдээллийг өгснөөрөө бид нэр маршрутаар зөрчиж очиж одоо хэд хэдэн газруудыг олж илрүүлсэн байгаа. Шалгалтын явцад Өвөрхангай аймгийн Буйнд цагаан голыг газрын зураг дээрээс арчиж, голын эхэнд онолт мөнх Геоголд компаниуд алт олборлож байсан ноцтой зөрчил илэрсэн байна. Уган засгийн газар 2011 онд 174 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолд ашигт малтмал олборлохыг хориглосон газруудыг хиллэж тогтоосон. Гэвч дээрх хилийн загт Буйнд цагаан гол хамрагдаагүй байсан байна. Үүнд тухайн орон нутгийн засаг дарга буруутай гэж ажлын хэсэг мөн үзжээ. Яагаад энэ гол дээр ингээд өнөөдөр хүртэл алт олборлоод байна вэ гэхээр нөгөө урт нэртэй хуулиас нь гаргаад тэнд одоо хар уул гэдэг нэр өгөөд Монгол улсын хоёр голыг газрын зураг дээрээс байхгүй болгоцсон байгаа шүү дээ. Тэгэд энэ зөвшөөрлийг олгож байгаа одоо усны газрын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд байгаа байхгүй юу. Би бол энэ хүмүүсийг авилгатай тэмцэх газар руу шалгууллаач гэдэг асуудлыг бол удаа тараа тавьж байгаа. Улсын хурлаас гарсан ажлын хэсэг шалгалт хийхээр төлөвлөгдөөгүй газруудад орон нутгт төрийн бас байгууллагын мэдээлэлээр ийхүү шалгалт хийснээр урт нэртэй хуулийн хэрэгжилт улс даяар тааруу байна гэсэн дүгнэлт гаргалаа. Тиймээс байнгын орооны хурал дээр засгийн газарт үүрэг чиглэлэг улсын хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцээ.